За сайн байцгаана уу, Монгол Техээс мэдчилж байна. Ингээ бидний гаргаж байгаа дараагийн дүнэлт видео минь бэлэн болоод байна. За энэхүү видеогоор бид нэр Bluetooth-ээр утасгүй ажилтдаг зөөврийн энэхүү диффузерыг танилцуулж байгаа юм. За мэдээж иймэрхүү зөөврийн диффузерүүд бол маш олоороо төрөл төлөөр байдаг. Гэвч одоо бидний хувьд хамгийн боломжийн үнэтэй ажиллагаа сайтай гэдэг үднэс энэхүү TR2 гэдэг диффузерыг танилцуулж байгаа юм. За ингээд олон юм одоо нуршилгүйгээр цаашаа төвлөлтөндөө орцгоё. За ингээд хэдүүл хамтдаа спикерийн хайрцгийг онгойлгож үзцгээе. За онгойлгохоос өмнө одоо хайрцагны ардлахаар Bluetooth-ээр холбогдно, aux cable-ээр холбогдно, гар утас, таблет, лаптоп, десктоптой холбогдно гэж байна. За онгойлгоо үзгээд. За явуулсан цэнгэлэгч нь байна. За цэнгэлэгчний оролт нь болохоор одоо mini USB тэгэхээр одоо ямар ч Android-ийн цэнгэлэгч таарна гэсэн үг. За тэгээ яг одоо үнцээ спикер маань одоо энэ байна. За нөгөө aux cable одоо хэрвээ төхөөрөмжч одоо Bluetooth байхгүй бол энийг чивчний оролтонд залгаад тэгээд спикертэй холбож бас болно. За тэгээд спикер яг одоо үнцээ спикер маань энэ ч байна. За хийц одоо чанарын үед бол маш сайн ихсэн. Одоо жингийн үед бол ер нь дунд зэргийн хэмжээтэй. За тэгээд дээрээ болохоор 3 ширхэг одоо товчлоор байна. Тоглуулах яах гэж. За тэгээд ар дээр болохоор унтраж асаах aux-ийн оролт мөн тэгээд цэнгэлэгчийн оролт байна. За ингээд хэдүүл хамтдаа цааш нь спикерийг ажиллуулж үзцгээе. За ингээд Bluetooth-оор утастайгаа холбоцсон. Ингээд YouTube-оор одоо дуу тавьж үзүүлэх юм бол Борсогоо ханаад ганц шиний энэ хөгшин байна. Эхлэн оруулаа, эхлэн дуулаа. Оринжо аянсо оро, айлгой барай сэжлээ олоо. Энде хэрдэнэрүү тогтоо, амис хонготой болоо шалондоо. Готомшин талаар отог байна. Миний аав бол ерөнхийлөгч биш. Бизнесмен ч биш. Эрдэмтэн, зохиолч биш. Миний аав зүгээр л жаа. за одоо хамгийн чанга дээр ингэж дуурч чинь те. За одоо харин одоо спикерээ зарлах юм бол Чиний хүүхэд чи нөгөө зааварсан хүн үү? Баттай л. Энэ бол надад ямар их савд болж байгаа юм бэ? за ингээд харьцуулт хийхэд одоо нэг иймэрхүү. За ингээд цааш нь үзүүлцгээе. За ингээд манай TR2 маань дүнэлт видео ерөнхийдөө өндөрлөлт өгч байна. За тэгээ энэхүү зөөврийн спикерийг бол ер нь хаана ашиглах боломжтой. Одоо 100 болж байна. Хүмүүсийн хөдөө гадаа лагер явах нь ихсэж байна. Одоо тэнцэн очиод энийг сонсч болж байна. Эсвэл манай залуучууд минь одоо дугуун аялал хийдэг болсон байлээ. Дугуун оноо явж байхдаа үүрэгчнийгаа кермант хийгээд энийг сонсоо явж болж байна. Эсвэл зөвхөн гэртээ лаптопн дээр кино үзэж байхдаа энэ спикерийг залгаад кино үзэж болж байна. За тэгээ Монгол Техийн зүгээс өгж байгаа үнэлгээ гэх юм бол 10-аас 10-ыг өгч байна. Харин бидний санд болгож байгаа нь бол одоо 120,000 төгрөг. За тэгээ мэдээж сонирхсан хүмүүс бол бидэнтэй холбогдож болно. За тэгээ манай Facebook дээр лайк дараад бидний одоо YouTube-ийн channel дээр subscribe хийгээд одоо бидэнтэй нэг дээрэ гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн видеоор уулзтлаа. Түр баяртай.